Бүгдээрээ сайн уу? Халив байна. Дараагийн бичлэгтээ тавтай морил. Энэ бичлэг нь өглөөг өөрийн болгох нь гэсэн плейлистийн дараагийн бичлэг болж орж байгаа. Би өмнөх бичлэг дээрээ 4:30-аас 5 цагийн хооронд босоод 35 хоног боллоо гэсэн бол яг өнөөдрийн байдлаар 66 дахь хоногоо боссон байна. За тэгээд өмнөх бичлэгэн дээр дурдсан бас James Clear-ийн номын Atomic Habit дээр үндэслээд бол ерөөдөө 66 хоног одоо ямар нэгэн үйлдэлийг давтахад энэ нь одоо нэг habit буюу дадал зуршил болж тогтдгоо гэсэн үндэслэл байсан. За энийг бол яг өөр дээрээ хамгийн анх удаа ямар нэгэн дадал зуршлыг ингэж хэрэгжүүлж үзлээ. За тэгээд энэ нь миний амьдралд бүр маш том өөрчлөлт, тэгээд их олон гоё одоо боломжуудыг сурах бололцоог, арай өөр өнцгөөс харах бололцоог, өмнө нь хүмүүсийн хилээдсэн чихний хажуугаар өнгөрөөдсөн юмнуудыг илүү ингээд юм сонсох бололцоог бас надад их ойлгуулж өглөө. За тэгээд яагаад ийм serious одоо нэг юм цуврал бичлэгүүд хий гэж бодсон юм бэ гэхээр өглөө босох нь яг зөвхөн одоо яг тэр үеийнхэн ерөөсөө бодлоос хамаардгүй юм байна. Зорилгоо яаж тавьж байгаа, яаж одоо плана буюу те өдөр тутамдаа хийх юмаа төлөвлөж байгаа, өмнөх оройн нь яаж өнгөрүүлээд байгаа гэдэг бүх юмнуудаас ингээд шалтгаалдаг юм байна. За тэгэхээр энэ бичлэгэн дээр би ерөнхийдөө 5 одоо яг босоход нөлөөлөд байгаа яг юу бэлдсэн байх хэрэгтэй юм бэ? Босохынхоо өмнөх үр шатуудыг бас тайлбарлая гэж бодлоо. Өөртөө өөрийнхөө зүгээс санал болгож байгаа, өөртөө хэрэгжүүлж үзсэн. За болон маш олон мянган хүмүүсийн туршиж үзсэн аргуудаас бас энэ дээр хамгийн шилдэг 5-ыг би дурдъя гэж бодлоо. Тэнд өөрийнхөө mindset буюу өөрийнхөө яг ингээд тарих толгой ингээд бүх бие махбодтой яг итгүүлж өгөх нь айгүй чухал санагдсан. Би ингээд өглөөний хүн, би өглөө босдог хүн. Би ингээд өглөө ерөөхдөө миний эрч хүчийн нэрийг сайн байдаг учраас би өглөө ажиллаа хийдэг гэд ямар нэг юм болох юм бол одоо мэдээж жишээлх юм бол хүний тархич яг өөрийгөө ингээд хамгаалахын тулд нэг comfort zone гэж яриад байдаг шүү дээ. Тав тухтай бүстэй байхын тулд ажилтдаг учраас өглөө та эдийг одоо ингээд орноосоо босоход өглөө гадаа хөдөн байгаа штэ тий халуун орноосоо босоод яадаг юм бэ? Дахиад хэдэн цаг унтчихаач дээ ч гэдэг юм уу. Тим ерөөхдөө системээр ажилтдаг. Тэгэхээр тэрэнд одоо ингээд яг байнгын дохио өгч сурах гэсэн үг. Одоо жишээлх юм бол би өглөө босдог хүн шүү. Би өглөө босоод тийм ажил амжуулдаг тий. Өглөө босохоор надад тийм энергитэй байдаг. Өглөө босдоо би ингэдэг тэгдэг гэд өөрийнхөө дотоод ухамсартаа одоо маш сайнаар ойлгуулж өгөөд ингээд би өглөөний хүн өглөө босдог гэсэн хамгийн ихэнд одоо сэтгэлгээ майндсетээ өөрчилж бодож сурах. Ажлаа яаж төлөвлөж байгаа, сараа яаж төлөвлөж байгаа, 7 хоногоо яаж төлөвлөж байгаа, за өдрүүдэд яаж төлөвлөж байгаа, цагаа яаж төлөвлөж байгаа гэдгээс бас маш их хамаардаг надад ажиллагдсан. Одоо жишээлх юм бол яг тийм төлөвлөгөөгүй хүмүүст бол одоо яг өглөө босох нь ингээд нэг тийм яг төлөвлөгөөнийхэн дагуу биш одоо randomаар буюу given би өглөө босчдөг ч юм уу те босчдгоо босоод нэг хийх юмтай ч юм шиг хийхгүй юм шиг юм уу те нэг тийм төлөвлөгөөгүй байдлаас болоод энэ нь яг ингээд тийм habit буюу дадал зуршил болж үлдэхгүй байх магадлалтай. Тэгэхээр та нэг л удаа өглөө босчоод дараагийн удаа босхгүй байх магадлалтай гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр би өмнө нь бас одоо яг нэг зорилгоо тавих системдээ анхаарах гэсэн видеон дээр дурдсан байгаа. Тэгэхээр одоо жилийнхаа зорилгыг гаргаад, сарынхаа гаргаад, 7 хоног гаргаад, тэгээ өдөр тутам, за тэгээ цаг тутамдаа бүр ингээл алхам тутмаа амар их зүгээр одоо нөгөө төлөвлөхгүй маа гэхэд ерөнхий ингээд тарих толгой чинь ингээд яг юу хийх ёстой, яг юун дээр төвлөрөх ёстой гэдгийг мэдээд за тэрэн дотроо өглөө босох нь ингээд ийм чухал зүйл шүү. Би ингээд өглөө босгоо энд ингэж зориулж тавьж өгсөн. Одоо жишээлх юм бол яг тэр төлөвлөгөөн дээрээ одоо амар оройны зүйл төлөвлөхгүй байна гэсэн үг байхгүй. Одоо жишээлх юм бол орой 9 цагаас те юу адгийг найзуудтайгаа гарна. Мэдээж хүний амьдрал бас янз бүрийн тохиолдож болно те сайн тохиолдож болно, муу юм тохиолдож болно. Тэгэхээр тэр болгоныг бас хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй. Гэхдээ дисциплинтэй буюу урт хугацаанд тэрийг дагаж мөрддөг байх хэрэгтэй. Тэгэхээр төлөвлөгөөнийхөө дагуу яваад өглөө эрт босгоо төлөвлөх гэсэн. Төлөвлөгөөнийхөө дагуу босох цагаа төлөвлөх гэх юм уу. За тэгэхээр одоо жишээлх юм бол оройн цагаар их юм төлөвлөхгүй байх. Одоо төлөвлөгөөн дээрээ 8 цаг гээд одоо ямар нэгэн одоо нэг утас сошиал медиа тэг бүх юмудаа унтраагаад унтахтаа бэлдэх. Тэр төлөвлөгөө чинь ерөөхдөө дараагийн өдрөө өглөөр босох нь хамгийн гол төлөвлөгөө нь болоод байгаа гэсэн. Тэгэхээр өглөө эрт босхоо өмнөх өдрөөсөө 7 хоногийнхаа
7 хоногийнхоо төлөвлөгөөний дотор 7 хоногийнхаа цаашлаад сарын дараа одоо жилийн дотор төлөвлөгөөн дээр маш сайн оруулж ирэх юм бол энэ нь яг одоо яг өглөө босоход тийм илүү түлхэц сайн болж өгнө гэсэн. Өглөө эрт босох нь өмнөх өдрийнх нь бэлтгэлээс маш их хамаардаг. Одоо өмнөх өдөр нь одоо нөгөө өглөө босоод өмсөх хувцас ч юм уу тий өглөө босоод хамгийн түрүүнд хийн гэж бодсон төлөвлөсөн юмаа шууд аваад хийхэд боломжтой газар тавих. Одоо өглөө босоод шууд гүнэ гэж бодсон байх юм бол гүйлтийнхээ хувцасыг орныхаа хажууд тавих ч юм уу тий. За эсвэл өглөө босоод би шууд одоо тэмдэглэл хөтлөнө гэх юм бол тэмдэглэлийн дэвтрээ одоо тавьсан байх ч юм уу. За эсвэл ингээд маргааш өглөө нь босоод хийн гэсэн юмныхаа тэрийгэ илүү өөртөө амархан болгож өгөх. Одоо жишээлх юм бол те өглөө эрт босоод шууд ус уух гэх юм бол усаа өмнөх оройн шүүгээд тавиад тэгээд тэрийг өглөө шууд босоод уухад бэлэн болгох. За тэгээд өглөө нь хийн гэсэн юмаа өмнөх оройн бэлдэж өгөх юм бол тэр нь маргааш өглөө одоо нэг босоод босох үйл явцад чинь одоо ингээд нөгөө бүх юм нь бэлэн байж гинэ гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр өмнөх өдөр нь маргааш өглөөнийхөө өглөө босоод хийх юмудаа маш сайн бодоод ингээд төлөвлөөд тэгсэн байх. Бодоод ингээд яг тэрэндээ хэрэгтэй үйлдэлүүдээ хийчихсэн байх. Энэ нь бол ингээд яг өглөөний босоод миний хувьд бол одоо өглөө босоод шууд усаа уугаад тэгээ витамин уугаад за тэгээд одоо яг өөр өрөөнд орж ирээ. За эсвэл унтлагынхаа өрөөнийхөөс ерөөхдөө бол гараад яг нөгөө орчноо өөрчлөөд тэр үед яг миний би ингээд за ингээд өглөө босцсон байна те гэрэл хассан байна ингээд би сэрсэн байна гэдэг ерөөхдөө би биендээ мэдээлэл өгч ин гэсэн. За тэгээд ингээд яхаар за би шууд ус уудаг даа гэд ерөөхдөө ингээд юм боссныхаа дараа ингээд хооронд нь холбосон дадлууд нь яг миний би ингээд өглөө эрт босцсон байна гэдэг. За ингээд би одоо ингээд бүтэн энергитэйгээд ингээд ажиллаа хийхч байдаг юм уу те одоо ингээд юм бичлэг хийхч байдаг юм, бичлэгийн санаач байдаг юм, ийм юмнуудаа хийхэд бэлэн боллоо гэдэг тохиогоо өөрийнхөө биедээ өгөөд байна гэсэн үг. Тэгэхээр өглөө босоод одоо миний хувьд шууд ус уудаг учраас за тэгээд ус нь бэлэн, усаа ингээд бэлтцээ яг орны хажуу тавьцаа өглөө босоод яг усаа уугаад тэгээд тэгэхэд одоо ерөөхдөө хүний бие чи яг мэдрээд нэгсэн үг шүү дээ. Яг өмнөх 60 хоног, 65 хоног яг энэ үйлдэлээ давтцсан байгаа учраас за ингээд би өглөөс ирж байгаа юм байна. Одоо ингээд өглөө босныхаа дараа энэ үйлдэлүүдийг хийдэг гэдэг одоо ямар нэгэн хүчин чармаалтгүйгээр автоматар одоо тэр дадал зуршлаа хийгээ явж байна гэсэн. За ийм юм одоо ийм дадал зуршил тогтоочхоор өглөө босох нь тийм одоо хэцүү асуудал биш болчиход байгаа байхгүй юу. Агийн одоо нөгөө өмнө нь бэлтэх зүйл нь бол яг маш сайн нойроо авах орчныг бүрдүүлж өгөх. Айгүй олон ер нь бол ингээд эрдэмтдийн судалгаагаар батлагдсан байх юм бол цэнхэр дэлгэцийн туяа буюу дэлгэцийн туяа буюу одоо компьютерийн дэлгэц ч гэдэг юм уу, утасны дэлгэц ч гэдэг юм уу, телевизийн дэлгэцийн туяа нь бол ерөнхийдөө хүний одоо унтахаас ингээд унтах биш одоо нөгөө сэрүүн байлгахад илүү үр дүнтэй байгаад байдаг. Тэгэхээр одоо миний хувьд жишээлх юм бол за нэг 8 цаг боллоо гэхэд утасны маань ерөнхийдөө сошиалууд ингээд би ап ашигладаг. За дараагийн имжлэг дээр би одоо ямар одоо аппликейшн ч юм уу те ямар аргууд ашиглаад байгаа талаар дэлгэрэнгүй ярина. За ерөнхийдөө ап маань оройны 8 цаг боллоо гэж бодоход ямар нэгэн сошиалуудаар орох боломжгүй болчдөг. За хэрвээ орох боломжтой байх юм бол боломжтой аппликейшнуд нөх юм бол одоо мессеж бичих ч юм уу те эсвэл яг нэг утасны дуудлага хийх аппликейшн ч юм уу яг тийм аппликейшнуд нь л ажилладаг гэсэн. За тэгээд ерөнхийдөө бол утасаа тэр өрөөндөө авч орохгүй байх. За эсвэл хэрвээ авч орлоо гэж бодоход одоо яг толгой дээрээ тавихгүй байх гэсэн үг байхгүй юу. Тэгээд толгой дээрээ одоо яг орныхаа хажуу тавьчих юм бол тэр нь одоо яг шууд аваад харахад ингээд боломжтой чи эйгүү шууд аваад харах боломжийг олгоод байна гэсэн үг. Тэгэхээр аль болох одоо дэлгэцнээс хол байгаад яг оройныхоо рутиныг тэгж бэлдэх. Энэ нь одоо маш сайн нойроо авахд хүргээд за маш сайн нойроо авсан хүн чинь маргааш өглөө ямар нэгэн асуудалгүйгээр сэрчиж байгаа гэсэн. Тэгэхээр ингээд сэрээд одоо айгүй тийм ядарсан байдалтай биш. Сэрээд үнэхээр ингээд юм ядарсан байдалтай унтаж чадахгүй байх юм бол тэнд боссон ямар ч хэрэг шаардлага байхгүй. Тэгээ тэнд босоод ингээд өөрийгөө хүчлээд яг одоо тийм ямар ч энергигүй, ямар ч нойроо авч чадахгүй байгаа юм. Ямар нэг үр бүтээмжтэй зүйл бол хийхгүй. Тийм учраас яг өмнөх өдөр нь үнэхээр унтаж чадаагүй байх юм бол те ямар нэгэн тийм одоо өглөө ингээд өөрөөс чинь ямар нэгэн үр бүтээмжтэй юм гаргаагүй байх юм бол зүгээр буцаад унтах хэрэгтэй. Тэгээд дараагийн өдрөөс нь яг тэр өдрөөс нь өглөөнөөс нь ахуулаад яг өөрийгөө тэр маргааш өглөө босохдоо бэлдээд эхэлнэ гэсэн.
өглөө эрт босхыг дадал туршлаа одоо ингэж яг амьдралдаа хэрэгжүүлээ болгоё. Миний амьдрал үнэхээр одоо энийг өөрчилж ийжлтэй өөрчлөгдөхөөр байна гэдгийг үнэхээр яг мэдэрсэн байгаа хүмүүст бол би одоо жишээлх юм бол 1-5 дахь өдөр хүртэл өглөө босчих хагас амтны санд унтчих гэдгийг бол ерөөхдөө зөвлөхгүй. Яагаад гэх юм бол энэ нь одоо шинжлэх ухаанаар батлагдсан байдаг хүний бие махбод одоо яг аль өдөр босоод байгаа, аль өдөр амралтын өдөр амраад байгаа гэдгийг бол ялгахгүй. Тийм учраас яг өдөр болгон хийж байгаа яг тэр дадал зуршлаа чи яг тэр одоо нөгөө ямар нэгэн эффортгүйгээр буюу ингээд юм хүчин нөлөөгүйгээр ямар нэг эффортгүйгээр хүчин зүтгэл гаргахгүйгээр хийж байгаа дадал зуршил болж би эндээ авч үлддэг. Тэгэхээр одоо жишээлх юм бол миний хувьд би нэгтгэс одоо хагасаа өдөр хүртэл өглөөс босчих бүтэнсээ өдөр унтчих гэдэг өмнө нь бол би тэгж боддог байсан. Тэгээ нэгтгэс 5 дахь өдөр хүртэл ажлын өдөр ажиллаж за дараагийн 2 өдөр нь унтчих гэх. Тэгэхээр яг бүтэнсээ өдөр унтсныхаа дараа нэгд өдөр ингээд босно гэдэг нь бол ингээд буцаал тэгээ яг эхнээсээ эхлээд байгаа юм шиг яг бие махбодын хувьд ч гэсэн сэтгэл санааны хувьд ч гэсэн нэг тийм өөр мэдрэмж байгаад байсан. Тэгэхээр яг яаж илүү дадал зуршил болох вэ? Яаж сургах вэ гэхээр ерөнхийдөө л яг өөртөө хэлэхдээ за өдөр болгоо адилхан өдөр болгон л би ингээд яг ийм процесстэй явдаг. Мэдээж яг амралтын өдөр өглөө хийж байгаа үйл одоо өглөө хийж байгаа юмнууд чинь арай өөр байгаа л та. Гэхдээ яг тэр өглөө босч байгаа процесс чинь яг өөрийнхөө биеиндээ хэлж өгөхдөө өдөр болгон л тэгдэг гэсэн юм аюулж өгөх хэрэгтэй. Тэгэхээр одоо хүмүүс ингээд фитнест яваад тэгээд бас ингээд одоо cheat day гэдэг юм уу тэгээд бас байгаад байдаг. Тэр нь яг уу зарим хүмүүс ингээд яг cheat day байх хэрэгтэй өөрийгөө reward хийх хэрэгтэй гэж хэлдэг ч гэсэн яг өглөө эрт босох илүү татал зуршил ингээд урт хугацаанд авч үлдэх гэсэн юм аа бол яг ингээд өдрөөр ялгаад за тэгээд тэр cheat day-ээрээ ч юм уу те за тэгээд яг тэр бүтэнсээ өдрөө мутаад ингээд яачаар яг бүх одоо ингээд яг юм биеийн овоо ингээд дасаж эхэлж исэн. Тэ одоо яг өөрийнхөө хэм маягт ингээд дасаад одоо илүү үр бүтээмжтэй за тэгээд илүү одоо нөгөө гэр бүлтэй за тэгээд үр бүтээмжтэй тэгээд илүү гэр бүлтэй цаг хугацаа ингээд зарцуулдаг байсан тэр хугацаа тэгээд яг нэг тийм баланс нь алдагдаад явждаг. Яваад байсан миний хувьд бол за тийм учраас өглөө босъё л гэж бодсон бол те итгэс хагасаа өдөр босчихъя за бүтэнсээ өдөр унтчихъя гэж бодохгүйгээр өдөр болгоо адилхан өдөр болгон л юм байдаг би угаасаа өглөө босдог өглөө тусаад энийг хийдэг харин өдрүүдэд төлөвлөхдөө арай өөрөө төлөвлөдөг. За миний хувьд гэх юм бол яг нөгөө эвгүй ажилтай байдаг үедийнхаа бизнесийнхаа өдрүүдийг өглөө босоод одоо би яг бизнес дээрээ тэн дээрээс тэдэн цаг сунаа. За одоо яг хувийн юм хийхэд юм хийх ёстой ч юм өглөө эрт босоод заавалчгүй ажил хийгээл заавалчгүй сураал заавалчгүй ингээл байгаад ах хэрэг одоо нэг шаардлагагүй шүү дээ. Өглөө эрт босоо яг юу хийх ёстой байна? Яг юу чамд чухал байна? Юу танд чухал байна? Яг юу одоо яг юунд цагаа гаргаж чадахгүй байна, юунд илүү цаг хэрэгтэй, юунд миний анхаарал төвлөрч чадахгүй байна гэдэг юмудаа харж агаад өдөр-өдрөөрөө хуваарлж явах юм бол тэр нь маш хэрэгтэй санагцсан. Миний хувьд гэх юм бол за 1-р 3-р 5-р өдөр бол би яг бизнес дээрээ завгүй байдаг учраас өглөө нь одоо яг жишээлх юм бол тэ юу хийх хэрэгтэй байгаа тэр өдрийнхөө плануудыг харж агаад хийждэг. За 2-р өдөрт хагасанд арай бага байх юм бол за би одоо нэг шинэ юм сурах одоо нөгөө Python-ы language-ийн өглөө 1 цагийн курс ч юм уу те. За эсвэл Zero платформ аккаунтын платформыг сурах ч юм уу. За эсвэл видео яаж edit хийх үү, видео яаж бичүүл зүгээр байдаг юм байна. За хүмүүс яаж бас түгээвэл зүгээр байдаг юм байна. Яг яаж бас өөрийнхөө хэлэх гэж байгаа санааг илүү сонирхолтой байдлаар илэрхийлж чадах уу гэдэг одоо скил сурах гэж байдаг юм уу. Тэрүүгээр ингээд ангилчих юм бол маш үр дүнтэй санагдсан. Тэгэхгүй өглөө болгон босоол те байнга тийм адилхан юм хийн тэр нь тэгээд аюул тийм удахтай ч гэдэг юм уу тийм байдлаар биш яг ингээд юм солигдсон байдлаар төлөвлөх юм бол бас яг өглөө босоод хийх юмнууд ч хамаагүй үр дүнтэй. Өглөө эрт босох нь ерөөхдөө бол яг бүхэл юмнуудтай аюул сайн холбогдож байгаа. Миний хувьд бол за тэгээд зорилгоосаа хараад планаасаа хараад зорилтуудаасаа хараад за тэгээд өмнөх өдөр мэлдэрээ яг ингээд зорилготой тодорхой яг төлөвлөж өгөөрэй. Тэгэх юм бол өглөө эрт босоход яг тэр үед шийдвэр гаргахад чинь маш тус нэмэртэй байх болно гэж би бодож байна. За тэгээд видеогоо энэ хүртэл үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгтэр уулзъя. Баяр таа.